За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдрөөс эхлээд Парчин Жидун үргэлжлүүлээд уншъя. За бид нар Дангийн одоо Парчин Жидунгийн Дангийн намшгийг уншаад тэгээд зогссон байгаа. За тэгээд Парчин Тажид Убали Пэрэмва уншсан. За өнөөдрөөс эхлээд Парчин Жидун Дангийн төгсгөлөөс төгсгөлийн дараагаар ингээд шинэн намсум гэж ийм сэдвтэй ингэж эхэлж байгаа. За тэрнээс эхлээд өнөөдрөөс ингээд Парчин Жидун үргэлжлүүлээд уншнаа. За дэдэр гондоо ширчинжийн доён жожа Дэнла бавын данжөө жен зомбор дамжаа бала хон арэ гэж. За эндээс юу гэж байгаа вэ гэхээр за дээр одоо ярьсан ондог жингийн чожид байгаа тийм ээ. Ондог жингийн чожид нянто шива цолон гүши нижинэр шидэд таяндан гэд. Тэгээд долоо бомборжод ламшины жижигдэн дондожод байгаа. Гандэ яндаг дамбад намбаг өндөнө зэдэсэн ба. Санжижны юмдэл чанцолоо гэд ингээ ондог жингийн чожид байгаа тийм ээ. За тэр ширчинжийн доён жожо Дэнла бавын ширчинжийн доо бурхан багшийн альцсан ширчинжийн дооны шэрвжин паралдуу чимбийн доо гэсэн үг шүү дээ тийм ээ. Шэрвжин паралдуу чимбийн доо судрын одоо жожа одоо өгүүлэгдэхүүн гол одоо үзүүлж байгаа утга. За түүнийг одоо үзүүлэхэд ширчин дооны утгыг үзүүлж тийм ээ. Данжээ шаштар ондогжинг одоо зохиохоор ингээд тангараг өргөсөн байгаа. Ондогжингийн чожид зомбор дамжаавын шүн гэж байгаа тийм ээ. Нянто шива цолон бүши гээд болвол юм дэла чанцолоо гэдэг нь бол ондогжингийн юу дахлын одоо шүлгийн хэсэг тийм ээ. За мөн түнчлэн болвол зомбор дамжаавын шүн бас давхар үзүүлж байгаа. Нэг өсөндөө ондогжинг ингээд зохионоо юм ингээ ондогжингоор бол майдрингийн бол одоо тийм ээ ширчин дооны утгыг ингээ үзүүлэх юм шаштар ондогжин гэдэг номыг бол ингээ зохионоо гэж бодвол ам тангараг өргөж байгаа ийм байдал. За энд ингэж одоо ондогжин зохионоо гэж ингэж ам өгч байгаад нь бол одоо хажиг бол асуулт асууж байгаа. Ингэж ондогжин зохиох энэ тангараг өргөж байгаа ер нь ондогжин зохиох чинь хэрэг байгаа мó гүм гэж. Ондогжингийн гойдон буюу говьа тийм ээ хэрэг энэ дээр нь асуулт асууж байгаа. Хажиг болвол. За юу гэж асууж ийн гэхээр ши хонор жожир жиддам нямбу хоноо жожир жиддам намба хоноо жожир жэдан гэж. За ондогжинг ингээд зохион гэж ингээд тангараг өргөж гинөө та. Тийм ээ одоо зүгээр ингээнээр ярил те ингээд зохион гэж байна. Гэхдээ эн чинь юу үзүүлэх гэж байгаа юм бэ? Зөвхөн одоо шинийн намсум гэж байгаа шүү дээ те энэ дээр байгаа энэ дэд гарчиг. Шинийн намсум гэж ши үзүүлж байгаа мó нямбу зөвхөн нямбуг одоо үзүүлж байгаа мó зөвхөн намбаа үзүүлж байгаа мó гэсэн байдалтайгаар. Тийм ээ? Та юу одоо өгүүлэгдэхүүн нь юу байх юм бэ гэж асууж байгаа. За тэгэхээр ши гэдэг нь бол энэ ши гэдэг нь юу хэлж байгаа гэхээр юунд одоо анхаарал хандуулж юунд одоо чиглэж сэтгэлээ чиглүүлж тэ ганла мигнэ гэж. Ганла мигнэ дондогж өдвий ши гэж ши гэдэг нь бол тэр хэлж байгаа. Юунд одоо анхаарал хандуулж юунд зоригдол нь юу юм бэ? Тэр зоригдлын орон болсон тэр нь зөвхөн тэр зоригдлыг одоо ганцаарангийн өгүүлэгдэхүүн болгож үзүүлэх гэж байгаа мó? Эсвэл нямбу хоноо гэж. Нямбу гэдэг нь юу хэлж байгаа гэхээр одоо энэ ши болсон тэр мегва байна тийм ээ зоригдол. Тэр зоригдол дээр анхаарал хандуулаад түүнийг одоо бясалгаснаар бидний сэтгэлд байгаа тэр одоо муу тал тийм ээ ментүн чуг тийм ээ үл цохилдох зүг гэдэг байгаа тэр эсрэг одоо тийм муу нисван сэтгэл тэр бүгдийг
тэр бүгдийн муу сэтгэлийн ерөндөг болж байгаа зүйлүүд байна. Тэр ерөндгийг ганцаарынгийн өгүүлэгдэхүүн болгож үзүүлэх гэж байгаа мó гэж ондогжонгоор тийм ээ ондогжин зохион ингээд татангар хүргэж байна. Тэгэхээр зэрэг тэр мегва хоноо жожоо болгож байгаа мó. Нямбу юу тэр мегва дээлэ гомно тий тэгээд гомж бясалгаснаар ментүн чогийн нямбу болж байгаа. Тэр нямбу ерөндгийг зөвхөн өгүүлэгдэхүүн болгож үзүүлж байгаа мó гэж. Эсвэл намба гэж. Энэ намба гэж. За энэ намба гэдэг нь юу гэхээр тэр яаж тэр зоригдлыг яаж одоо сэтгэлдээ барьж байгаа юм бэ гэж те. Яаж одоо зиндангийн юлдүү жажун намба гэж. Төвдөр бол. Тэгээ зиндангийн юлдүү жава. Тэр сэтгэл одоо атгаг бодолдоо яаж барьж байгаа. Тэр барих байдлыг нь одоо зөвхөн өгүүлэгдэхүүн болгож үзүүлж байгаа юм. Аль нь юм бэ гэж ингэж асууж байгаа. Ондогжинг зохиохдоо та яг алийн өгүүлэгдэв. Ши хоноо гэдэг нь зөвхөн ши тэ мегва ганла мигнэ гомби ши тэрийг одоо дондож өдвийн ши тэрийг зөвхөн өгүүлэгдэхүүн болгож байгаа юм уу? Нямбу хоноо жожоо болгож байгаа юм уу? Намба хоноо жожоо юм уу гэж ингэж асууж байгаа. За хажгийн асуулт бол юм тийм ээ. Хажгийн асуулт бол юм байгаа шүү. Дамбуу дарнаа гэж. За хэрвээ ши хоноо жожир жидва ин гэвэл тийм ээ. Ши хоноо жожир жидва ин гэх юм бол дамбуу дарнаа чөн омбодон дойдэ гэж. Чөн омба гэдэг нь омбын дэнэд тийм ээ. Омбын дэнэд чөн омбодон дойдэ дээлэ ши пүнхэм жимжижийн равья жавар дэнс юм бич гэж. За тэгэхээр зоригдол болсон тэр ши дондог жодвийн ши хоноо жожир жидваин гэх юм болов гэж. Одоо хажиг өөрөө асуулт асуугаад өөрөө нэг өсөндөө хариулж байгаа маягтай тий. Та зөвхөн ши хоноо зөвхөн ши юу тэр дондог жодвийн ши мегва энийг одоо өгүүлэгдэхүүн болгож ондогжондоо үзүүлэх юм бол таны наадах чинь хэрэг байхгүй гэж нэг өсөндөө хэрэггүй. Яг гэвэл омбын дэндэд тийм ээ омбын дэндэд бол одоо элтийн аймаг савын номонд бол аймаг савын номонд үзүүлсэн өгүүлэгдэхүүнтэй наадах чинь утхан давхцах гад байна. Тэгэхээр таны наад чи хэрэггүй өмнө нь гарцсан. Яагаад үг гэхээр омбын дэндтэй дойдэ гэдэг нь энэ дойвын жон гэсэн үг тийм дахин давтагдахын гим онцгой одоо шаардлагагүйгээр нэг зүйлийг бол дахин одоо үзүүлэх юм бол тэрийг дойвын жон буюу дожун гэж хэлдэг. Тэр нь бол одоо давтагдах. Тэгээ онц шаардлагагүйгээр ямиг дахин давтах бол хэрэггүй шүү дээ. Тэгээ тийм гим гарах гад байна. Яагаад үг гэхээр омбын дэндэд юу үзүүлсэн гэхээр ши болсон тийм ээ. Тэр мегва ши болсон пүмбүү хам жимчид тийм ээ цогц махвд төрөн төггүй тэргүүтэн энэ бүгдийг бол хооронд нь маш сайтар ялгаад дэлгэрэнгүйгээр үзүүлчихсэн юм аа гэж үзүүлчихсэн юм аа. Тэгэхээр одоо дахиад л ондогжин дээр энэ ши хоноо жожир жидва бол шаардлагагүй. Наа чи дахин одоо давтагдахын юм гим гарах гээд байна. Нэгдүгээр тийм юм болох гээд байна. Хэрвээ та хоёрдугаарх нь юм аа гэвэл тийм нямбу хоноо жожир жидва ин гэх юм бол нява дарнаа гэдэг нь тийм энэ хоёрдугаарх нямбу буюу тэр зоригдол дээр одоо анхаарлаа төвлөрүүлээ түүнийг бясалгаснаар одоо бидний сэтгэлийн одоо муу сэтгэлийн болвол ерөндөг болох тэр нямбуг одоо зөвхөн одоо өгүүлэгдэхүүн болгож ондогжондоо үзүүлэх гэж байгаа маа гэх юм болвол данжо зомбо дом мэдурж үрдэ гэж. Энэ одоо ондогжин гэдэг энэ шаштрыг тойрвох нь бол хэрэг утга үгүй болох юм аа гэж. Яагаад гэвэл нямбуди банжа гангийн нямбу ямба хонду чүдүр мэжүрам гэж. Хонду чүдүр мэжүрам намбар жангын овоозам жожир дүйээч гэж. За тэгэхээр зөвхөн нямбу буюу ерөндөг талаас нь үзүүлэх юм бол наа чи ямар ч хэрэггүй. Яагаад үг гэхээр тэр ерөндөг чинь юуны ерөндөг юм бэ гэдгийг тодорхой биш болно гэж нэг ёсондоо. Нямбудэ банжаагангийн төвчгтүүн альны ерөндөг мөн гэдэг нь бол одоо гарахгүй тийм ээ гарахгүй болно. Зөвхөн ерөндөг үзүүлэхлээр
энэний ерөндөг нь энэ, энэний ерөндөг энэ гэж ингэж яахгүй зүгээр л ерөндөг талаас нь ингээ үзүүлчих юм бол наадах чинь хэрэггүй болох гэдэг байна гэж. Яг юуны ерөндөг юм бэ гэдэг нь бол тий одоо дотор нь багтаагүй учраас болохгүй. Юм уу? Эсвэл намбар жамбын овоо зам жожир дүйвэчэр гэж. Тэгэхээр намбар жамбын овоо гэдэг нь зөвхөн одоо тэр ерөндөг буюу одоо муу сэтгэлийг харилгадаг одоо бидэнд байгаа одоо хүсэл шунал тачаал одоо уур омог атааж өтөө одоо муу сэтгэлүүдэд олон мянган муу сэтгэл байгаа. Тэрийг зөвхөн одоо ариусгах тийм зүйл төдийг бол өгүүлэгдэх нь болгож байгаа учраас наадах чинь ямар ч хэрэггүй юм а гэж. Хэрэггүй юм а. Намбар жамбын овоо зам жожир дүйвэж гэж. Жожир дүйвэж. Намбар жамбын овоо тийм ээ тэн ариусгах ийм одоо зүйл төдий өгүүлэгдэх юм болж байгаа болно. Тэгэхээр наадах чинь ондогжинг одоо зөвхөн ерөндөг талын зүйлнэ гэх юм бол наа чинь хэрэггүй байна. Юуны ерөндөг гэдэг нь ойлгохдохгүй тэрэн дотороор багтаагүй тийм ээ ийм асуудал байна гэдэг. Тэгэхээр бол хэрэггүй болно гэж. За хэрвээ гурав дахь нь юм а гэвэл те гурав дахь нөгөө асуултын гурав дахь те нэгдүгээр нь ши хоноо, хоёр дахь нь нэмбүү хоноо, гурав дахь нь намба хоноо жожир жидваа юм. Намба гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр түрүүн хэлсэн тэр одоо анхаарал хандуулж байгаа мигва тийм ээ зоригдол тэрнийг сэтгэлдээ яаж барих юм бэ гэж. Зиндангийн юлдү жава тий зиндангийн юлдү жава буюу тэр сэтгэлдээ яаж барих юм. Тэрийг одоо юу гэдгийг яаж бодохын гэсэн маягтай үг шүү дээ тийм ээ. Яаж барихын гэдэг нь сэтгэлдээ яаж бодохын гэдэг тэр талаас нь зөвхөн тэр талаас нь гэх юм бол намба шижа хоноо жожир жидам намба шимит хоноо жожир дөва ган ин гэж. За тэгэхээр зөвхөн намба үзүүлж байгаа гэвэл намба чинь энэ дотор нь бас хоёр асуулт асууж байгаа. Тэр намбаага тэр нөгөө нэг анхаарал хандуулах зоригдол болсон суурь тэр ши гэж байгаа шүү дээ тийм ши пунхам жимжид энэнтэй нь үзүүлж байгаа мó энэ намбаага ши байхгүйгээр үзүүлж байгаа мó гэж. Тэгээ намбаа үзүүлэхдээ сэтгэлдээ ингэж бариараа гэдгээ одоо заахта тэр сэтгэлдээ барих анхаарал хандуулах тэр зүйлийг хамтд нь үзүүлж байгаа мó тэрэнгүүгээр нь үзүүлж байгаа мó. Тэ зиндангийн юлдү жажун намбаага тэр дондох жодвийн ши ганла мигнэ дондох жодвийн шидэн жава хоноо жожир жидва юм уу намба ши мэд хоноо жожир дува ган юм гэж аль нь юм бэ гэж. За хэрвээ шидэн жава буюу тэр дондох жодвийн шитэй хамт ингээ үзүүлж байгаа гэх юм болвол чон омбодон дэвийн нява соноо наашин гэж. За хэрвээ хамт үзүүлж байгаа гэх юм бол түрүүн одоо нөгөө нэг ярьсан омбын дэнэттэй тийм ээ элтийн одоо аймаг самын номтой давхцах дахин давтагдах энэ гин бол хэвээрээ байх болно гэж түрүүн ярьсан шиг хэвээрээ байх болно. Ягаад гэвэл тэр ши гэдгийг чинь пунхам жимчид гэдгийг чинь бол пунхам жимчид тийм ээ цогц махбод төрөн төгхийн энэ одоо сэдв энэ хэсгийг бол маш тодорхой үзүүлсэн. Тийм учраас дахин одоо тэрийг ярих ондогжин дээр ярихлаар тэр одоо давтагдах гин болвол хэвээрээ байна гэж. Хэвээрээ байна. Хэрвээ нява дарна гэдэг нь бол намба шимэд хоноо гэж тийм ээ. Тэр дондох жодвийн ши мигва дондох ганла мигнэ дондох жодвийн ши тэрэнгүүгээр үзүүлж байгаа маа гэх юм бол долва донирла нэвэр ховын дон жүнсэж мадамбар жүрдээ гэж. Мадамбар жүрдээ дайла дайна пумбо мердагва согсо дог минусо шина гэж. За энэ юу гэсэн үг вэ? Хэрвээ хоёр дахь нь юм а гэх юм бол те намба шимэд хоноо дондох жодвийн ши байхгүйгээр зөвхөн намба те ган зинданжи юлдү жавын намба тэрийг үзүүлж байгаа маа гэх юм бол одоо нирваныг тусаж чухалчлагч нирваныг олъё тарва товлъё орчлонгоос гитлхий гэж бодож байгаа тийм ээ түүнийг одоо өөрийнхөө амьдрал зам мөрд хэрэгжүүлэе гэж бодож байгаа хүмүүст бол хүмүүс юу ах вэ бодгаалд бол наадах чинь ямар ч өчүүхэнч
тусгүй юм аа гэж. Өчүүхэн ч тусгүй юм аа. Ягаад гэвэл наадхан дээр чинь одоо үндэслээд мөнх ус тэргүүтнийг бол онж таньж мэдэж чадахгүй юм байна шүү дээ. Чадахгүй юм байна шүү дээ гэж. Ягаад гэвэл нөгөө нэг юу бясалгах ёстой гэдэг нь байхгүй, тэр зүйлээ яаж сэтгэлдээ бодох ёстой гэдэг тэр талаас нь ярьчихлаар нөгөө бясалгах ёстой зүйл тэр нөгөө мегва тийм ээ зоригдлын орно нь үзүүлэхгүй бол наадах чинь одоо зовлонгоос гитлий тарва товлий гэсэн ийм усуудад бол наа чи ямар ч хэрэггүй болно. Ягаад гэвэл наадах чинь бодлоо гэд суралцлаа гэд мөнх ус тэргүүтнийг онж таньж мэдчих чадахгүй юм байна шүү дээ гэж ийм одоо юу ийм одоо зобо хийж байгаа. Зобо тий ингэж одоо асуулт асууж байгаа. Хажиг тийм ээ та ондогжин зохиоё гэж тангаргалж байна. Тэгтээ та зохиохдоо ондогжингийн өгүүлэгдэхүүн болсон тий үзүүлэх гээд байгаа зүйл чинь зөвхөн тэр мегва юм уу тий ганла мэгнэ дундгажуудын ши юм уу эсвэл тэр зинданжи юлдужийн намба юм уу эсвэл тэр мегвага одоо сэтгэлдээ төрүүлээд тэгээд бясалгаснаар тэр ментүн чөг гангийн нямбу тийм ээ ментүн чөг одоо юуны ямар муу сэтгэлийн ерөндөг болж байгаа гэдэг зөвхөн тэр ерөндөг талаас нь үзүүлж байгаа юм. Гэт ийм маягаар. Тэгээд зөвхөн одоо ши гэх юм бол ийм байна. Тэгээд Довин Жон, Омбын дэнэттэй Довин Жон байна. Зөвхөн намба нямбу гэх юм бол наад чинь наад нямбу чинь юуны ерөндөг тийм ээ юуны нямбу болж байгаа юуны ерөндөг болж байгаа гэдэг нь үзүүлэхдэггүй учраас наа чи хэрэггүй байна. 3-т гэх юм бол 3 дугаар гэх юм бол нөгөө юу лээ Шидэн Жава Шимэд хоноо аль нь юм бэ гэхээр Шидэн Жава бол нөгөө Омбын дэнэттэй давтагдж байгаа гин бол хിവэрэ байна. 2 дугаарх Ши Медва зөвхөн намба хоноо үзүүлж байгаа маа гэх юм бол наа чинь Тарва Донержийн одоо тусалж чухалчилсан тийм ээ. Нирваныг олъё гэж бодож байгаа улсууд ямар ч хэрэг байхгүй. Наадах чинь сурлаа гэд мөнх ус тэргүүтнийг онж таньж мэдж чадахгүй учраас ямар ч хэрэггүй байна гэж. Химээвэс гэж те дог минусо химээвэс шевин зобаны гэж. За химээсэн энэ зобо бол дэдэр чагцал ваадан шиванэ гэж. За дэдэр чагцал ба те тэр мэд мөргөөд химээснээс шандаг сэмбэр журва маян нам шевин баржи чад гэж. За шандаг сэмбэр журва маян нам химээх хүртэл бол энэ асуулт одоо энэ одоо зобо тийм ээ хажгийн энэ одоо үзэл бодлыг бол энэ хэсгээр үзүүлсэн юм а гэж. За энэ хаана ингэж үзүүлсэн тухай яриад байгаа юм гэхээр энэ Дэлэв донсолч шүү. Ловн Сингээ самбуугийн зохиосон Дэлэв донсол гэдэг номон дээр ондогжингийн тайлбар тийм ээ. Тэн дээр бол дэдэр чагцал бадан шиванэ гэдгээс шандаг сэмбэр журва маян нам шивийн хүртэлх бол саяны хэсгийг бол үзүүлсэн юм а. За тэгээд энэ дээр бол дээр нь одоо ялангуяа лам нар бол та нар юу үзээрэй сэрпрэн тэр бас уншуулах зүгээр байгаа шүү. Богд ламын зохиосон лэгшит сэрпрэнг. За энэ дээр юу гэхээр энэ сэрпрэн дээр бол энэ хэсгийг одоо ингээд ийм асуудал ингэсэн байна. Ийм зобо ингэж гарч байна гэх тийм ээ. Энэ Дэлэв донсол дээр ингээд ийм зобо ингээд хажиг ингэж асууж байгаа гэд ингээд ийм тайлбар явсан байна шүү дээ тий. Тэгэхээр эндээс бол үндэстэй лэгшит сэрпрэн дээр бол юу гэсэн бэ гэхээр энэ яг зобо хийгээд байгаа яг ийм асуулт асуугаад байгаа ийм одоо бодгаал яг бодтойгоор яг бодтой тийм хүн байсан юм уу гүм үү гэж тийм ээ байсан юм уу гүм үү гэд сэрпрэн дээр бол ийм асуулт асуугаад тэгээ богдлам тэрэндээ өөрөө хариулсан байна. Ийм бол яг бодтой одоо ингэж асуулга асуусан ийм бодгаал бол байхгүй. Гэхдээ энэ бол ийм төрж болох үйц ийм юу юм аа. Одоо сэжиг таамаг те ийм догва тийм ээ догва ийм сэжиг юм аа. Тэгэхээр энэ бол яг тийм бодтойгоороо яг тэгэж одоо гарсан бодгаал байхгүй боловч ийм бол бодол болж төрж болох. Тийм учраас бол ийм одоо зобо бол зориуд ингэж оруулсан юм аа гэж. За ингэж бол
богд зонхоова лам болвол ингэж хариулсан байгаа. Гэхдээ бас нэг өөр юм юу гэхээр жанан гэж ном байгаа тий жанан. Тэгэхээр жананд бас энэ дэлгэв донслын энийг юу гэж тайлбарласан гэхээр ийм бодгаал бол бүр бодтойгоор байсан юм аа, ингэ гарсан юм аа. Ингэж асуух юм бол гарсан юм аа. Гэх мэтлэнгээр бол энэ дээр тун наривчлсан ийм юу хийсэн байгаа. Ингээд шинжилсэн баг. За тэгтээ бол одоо манай Банчин их чаа бол гол нь Жалцвжи богдын зохиосон Намшид Нинжинг одоо аранлагт барьдаг те. Энэ өөрөө Барчин Жидунгийн нэр нь өөрөө Данжаа Омбор Догвинжин Дэлбадан Жавийн Намшид Нимбужинжийн Дон Лэгвэр Шадвийн Юмдан Салвэ Домэ гэдэг ном шүү дээ. Нэр нь өөрөө. Тэгэхээр тэр Намшид Нимбужинжин гэдэг тэр Намшид Нимбужин гэдэг нь бол Жалцвжи богдын зохиосон ном шүү дээ, тийм ээ. Намшид Нинжин. Тэгэхээр тэрийг бол гол. За Намшид Нинжинд бол юу гэж үзсэн гэхээр ийм одоо зобо одоо хийсэн хүн бодтойгоор байсан юм уу мүү тийм ээ. За тэгэхээр бол Дамбуу дарнаа, Нява дарнаа гэдэг хариулаа явсан байгаа. Хэрвээ нэгдүгээр бодтойгоор байсан гэвэл ийм юм байхгүй гэж үзэх юм бол ийм юм гэдэг. Бас энэ дээр нь бол хоёр талаар нь хоёулангаар нь ингээд хариулт өгөөд ингээд явсан байгаа. За тэгэхээр Намшид Нинжин лэгшил сэрпрэн энтрийг бол үзүүл бас илүү энэ хэсгийн одоо энэ зобо дэлгэв донслын энэ хэсэг илүү тодорхой болох юм шүү. За энэ бол дэлгэв донслын 5 дугаар хуудсан дээр байгаа энэ Дэдэр Чагцал бадан Шиванэ Шандаг Сэмбэр Журва Майннам Шивийн баг бол энэ зобо байгаа гэдэг энэ үг бол дэлгэв донслын эхэн дээр өртөө байгаа шүү. За тэгээ энэ одоо зобо бол хаанаас гарч байгаа юм гэхээр Ондогжингийн чожид одоо зохионгууд асуулах. Та чожид зохиодог чинь ямар хэрэгтэй юм бэ? Ондогжинг зохионо гэж байна. Ондогжинг зохиох чинь өөрөө хэрэггүй юм биш үү? Юу үзүүлж байгаа? Өгүүлэгдэхүүн нь юу юм? Жожоо нь юу юм? Хэрвээ жожоо нь ийм гэх юм бол ингээ хэрэггүй, ийм гэвэл ингээ хэрэггүй, ийм гурван талаас нь ингээд яаж юм тийм ээ? Одоо зохиох хэрэггүй юм биш үү гэдэг юм няцаалт одоо үгүйсгэж байна. Лен нэ гэж. За хариулт нь. Хажиг бол өөрөө асуугаад өөрөө хариулаад ерөөсөө ямар ч гарц гаргалгаа байхгүй юм биш үү? Та надад чи зохиох хэрэггүй юм биш үү гэдэг. Тэ говьо байхгүй, говьо байхгүй, тэ хэрэг байхгүй юм биш үү гэж ингээд ийм одоо ингээд зобо буюу одоо тэмцэл тийм ээ ингээд үзүүлсэн. За тэрний хариулт нь юу гэхээр Данжаа Ондогжин чойж шинийн намба сүм гарун рэрэ хона жожир жавин гоно чон омбуудан дэвийн жонд мижүрдээ гэж. За хариулж байна тийм ээ. За Данжаа Ондогжин чойж гэж. Ондогжин болвол шинийн намба сүмийг тус тусд нь нижгээдийн тийм ээ ганц ганцаар нь ингэж өгүүлэгдэхүүн болгож үзүүлж байгаагийнхаа үзүүлж одоо тий жожир жавин гоно гэхээр ингэж одоо өгүүлэгдэхүүн болгосны үүднээс бол чон омбуудан дойвын жом болвол гарахгүй маа гэж тэр дахин давтагдах омбын дэндэд гарцсан ямиг дахин яриад ингээд давтагдах гим гарч ийна гэдээсэн шүү дээ. Тэр гим бол гарахгүй маа гэж. Яагаад үг гэвэл юлжин чинсүм цомби чирдүү юл шинэн намба сүмчэр дэнла байвчиртэй гэж. Юлжин чинсүм гэж юм тийм ээ. Юлжин чинсүм гэдэг нь шишээ ламшээ намчин сүм. Энийг одоо юлжин чинсүмийг одоо бэлэгдэж ингэж гаргаж ирэхийн тулд бэлэгдэж үзүүлэхийн тулд юл шинэн намсум ши нямбу намба тий суур ерөндөг байдал гэсэн маягтай ийм одоо орчуулах юм бол үг нь бол тийм л үг шүү дээ тийм ээ. За ингээд юлжин чинсүм цомби чирдүү одоо цомба гэдэг нь бол бас монгол хэлэнд орсон тийм ээ. Тийм муу юм цогноод цомдогнох гэдэг тийм маягаар ярьдаг шүү дээ. Цомба гэдэг нь ингэж юм бэлэгдэж тийм ээ төлөөлүүлж үзүүлэх хэлж байгаа. Тэгэхээр юлжин чинсүм төлөөлүүлж юл шинэн намсум гуруулангийн үзүүлж байгаамаа. Тийм учраас омбын дэнэттэй давтагдах бол гин байхгүй. Омбын дэнэт бол ингэж гуруулангийн ингэж үзүүлсэн юм биш юм аа. Тийм учраас өөр учраас тэр давтагдах гим болох гарахгүй гэдэг ийм байдлаар илэрхийлж байна тийм ээ. Дойвын жондуу мижүрдэ юлжин чинсүм цомби чирдүү шиши ламши намчин сүм энийг одоо цомби чирдүү юл ши нин намба сүм гуруулангийн үзүүлж байгаамаа гэж. Дэнла байвчирдээ. Омбор догийн жан янаа гэж тийм ээ. За ил донхын чимэг
буюу одоо Майдрын гэгээний зохиосон ил донхын чимэг гэдэг энэ шаштар болвол дон омбор догва жад буюу ил донхын 8 утгыг бол өгүүлэгдэхүүн болгож одоо үзүүлж байгаамаа гэж. Дон омбор догва жад жожор жид гойшин чинсүмжис дон омбор догва жад дүйвичроо гэж. Тэгэхээр чинсүмээр буюу шиши ламши намчин сүмээр тэр ил донхын одоо 8 зам мөрийг бол хураангуйж багтааж ингэж үзүүлж байгаамаа гэж. Чинсүм дотор чинсүмээр омбор догва жад 8 үлэнгийн ингэж багтааж ингэж гаргаж байгаамаа. Шевин Ленни за химээсэн хариулт нь бол Дэни Майндэ химээх тэргүүтнэр номонсон гэж. За энэ нь бол бас Дэни Майндэ химээх тэргүүтнэр хаана номонсон гэхээр бас дэлгэв донсолд бол тэр хажгийн одоо зобог үзүүлээд тэгээд хариулт нь бол энэ Дэни Майндэ гэдгээс эхлээд хариулт хэсэг нь бол үзүүг гарч байгаа юм шүү гэдэг ингэж үзүүлж байна тийм ээ. За энэ бол одоо дэлгэв донслын бол бас нарийн тайлбарлаж өгч байгаа шүү дээ тийм ээ. За цааш нь оноо. За тэгвэл гэж байна тийм ээ. За тэгэхээр бол саяны одоо таны ярьж байгаа тэр гэмүүд бол надад гарахгүй маа. Ягаад тэгэхээр энэ бол омбор догва жад 8 үлэнгийн жожир жодва буюу өгүүлэгдэхүүнээ болгож байгаа. Үзүүлэхдээ бас чинсүмжист омбор догва жад дүйва тийм ээ. Тэгээд ямар байдлаар үзүүлж байгаа юм гэхээр юлжин чинсүм болвол юлжин чинсүмийг төлөөлүүлж юл шинэн намсум гуруулангийн үзүүлж байгаамаа. Ийм учраас тэр нөгөө омбын дэнэттэй одоо давтагдж байгаа ийм гим энэ төр бол гарахгүй маа гэж ингэж. За тэгэнгүүт ингээ хариулсан чинь хажиг ахаад асууж байна. За тэгвэл чинсүмжис дон омбор догва жадам пагвын ондог таадаг дүйвала шижижин лүн ёдом шинаа гэж. За тэгвэл тийм ээ чинсүмээр буюу шишээ ламшээ намчин 3-аар ил донхын одоо 8 чимэг буюу ил донхын одоо тэр 8 зам мөр хийгээд пагвын ондог таадаг гэж. Пагвын ондог гэдэг нь хутагтын одоо ондог гэдэг нь бол лам гэсэн үг шүү. Ондог гэдэг нь лам гэсэн үг. Ламирм гэдэг чинь бод мөрийн зэрэг гэдэг тэр лам, пагвын ондог, пагвын чимба тийм ээ. Эдгээр бүгд нэг утгатай. Тэгэхээр шүн чүмүгийн одоо бас томьёонууд бол бас арай өөр байдаг тийм ээ. За тийм. За тэгэхээр бол шишээ ламшээ намчин буюу чинсүмээр дон омбор догва жад болоод тэр нь одоо ондог жонгийн өгүүлэгдэхүүн болсон жожоо болсон ондог жад хийгээд пагвын ондог буюу хутагтын одоо зам мөр бүгдийг хураангуй тийм ондог таадаг дөө хутагтын зам мөр бүхэн ингээд бүгдээрээ хураагдж байгаамаа гэдэгт чинь тийм ээ. Шишээ ламшээ намчин сүм дотор омбор догва жад тэгээ пагвын ондог тамжид хураагдж байгаа гэдэгт чинь шижижин лүн байгаа мó гэж тийм ээ. Үүнийхээ батлах одоо бурхны одоо тийм лүн иш лүн байгаа мó байхгүй. Дураараа бас яриад иж болохгүй шүү дээ тийм. Заавал бурхны одоо сургаалаас уг гарвал байх ёстой шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм одоо иш лүн уг гарвал күн шижижин лүн байгаа мó хэмээвэс байгаамаа гэж ёддэ гэж харанлаг энэ дээр ёддэ гэж харуулж байгаа. Ёддэ. Юм жэ бэрэм дүйва сүмлэ сүм хичэр гэж. За дэлгэрэнгүй дүнд хураангүй юмын одоо судар гурууланд нь бол зарилгэлсэн байгаамаа гэж. Зарилгэлсэн байгаамаа. Дэдэрнаа шижижин лүн годвала сүм ёддэ гэж. За шижижин лүн буюу одоо чинсүм дотор омбор догва жад тэгээд пагвын лам тамжид байгаа одоо багтж байгаамаа гэдгийг батлах лүнг үзүүлэхэд бол 3 байна гэж. Нэгдүгээр шишигээр тийм ээ. Шишигээр нянто аранжлын ярангийн гэдэг нь нянто аранжлын ондог дүйвийн шижижин лүн годваадан гэж. За нэгдүгээр шижижин лүн годваадан батлах одоо лүнг үзүүлнэ гэж тийм. Шишигээр шишид
Нянтой аранжлын зам мөр бүгд одоо багтж байгаа гэдгийг батлах лүнг нэгдүгээрт үзүүлнэ. Хоёрдугаар ламши дотор тийм ээ ламшигаар жансамжийн ондог дүйн гэдэг нь бодисадын одоо зам мөр багтна гэсэн одоо энийг батлах шижижийн лүнг одоо адан хоёрдугаар. Гуравдугаар намчингаар намчинжис санжээжин ондог дүйва буюу бурхны одоо зам мөр багтна гэдгийг батлах шижижийн лүнг одоо гэсэн ийм гурван хэсгээс үзүүлье гэж тийм ээ намсуу явж. Дамбууны гэж нэгдүгээрх нь буюу тэр шишигээр нярангийн ондог дүйва гэдэг. Шишигээр бол нянтой аранжлын баг хүлэгний одоо зам мөр бол шишид багтж байгаамаа гэдгийг үзүүлэх батлах лүн нь бол донцсон шин гоно шээ гойдэ гэж. Донцсон шин гоно. За дөрвөн одоо дөрвөн хэсгийн үүднээс бол үүнийг мэдж болно гэж мэдэх хэрэгтэй. Шишижийн шижан шин ойсон гэж. Шишижийн за энэ шиши тийм ээ лам шиши гүнши ч гэж хэлдэг тийм гүнши. Эсвэл шиши гэдэг. Нянтой шива цолном гүнши гэж байна. Нянтой шива цолном гүнши гэж. Энэ шишигийн шижан шин ойсон гэж. За мэдгэтгүүний суурийг таних. Мэдгэтгүүний суурийг таних гэсэн. Шижан шин ойсон. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь гомбобо денги гансаг. За түүнийг бясалгагч бодгаал ямар бодгаал байх юм бэ гэдэг. Хоёрт нь үзүүлнэ гэж. Гуравт нь бол тэр бодгаал маань үнийг бясалгаж байгаа те энэ шижан шин ойсон. Энэ шижан шиг бясалгагч бодгаал нь жидар шивийн цүл гэж. Ямар мэдэх ёс гэж. Ямар мэдэх ёс. Яаж би түүнийг мэдэх юм бэ гэж тань мэдэх юм бэ. За дөрөвдүгээрт нь нярангийн ондог шишиш жүрцөл нам явж гэж. За тэгэхээр нянтой аранжлын ондог буюу лам тийм ээ зам мөр бол шиши болж байгаа тэр ёсыг үзүүлэх гэсэн. Ийм дөрвөн одоо бүлэг хэсгээс бол үзүүлэх юм аа гэж. Ийм дөрвөн бүлэгт хувааж багтааж үзүүлж байгаа. Намсуу ёо вечэр. Донцсон шин гоноо гэдэг байгаа шүү дээ. Донцсон шин. Дөрвөн бүлэг одоо ийм хэсгээр бол үзүүлнэ гэсэн. За тий. Шишижийн шижан шин ойсон. Тэгээ гомбоби дэнжи гансаг тий. Энэ шишиг гомбобон дэнгийн гансаг. Тэгээ дэ жидар шивэн цүл. Тэр дэнгийн гансаг маань шишиг яаж мэдж байгаа юм бэ? Жидар шивэн цүл. Дэна тэгээд бол нярангийн ондог шишиш жүрцүл яа шиши болж байгаа юм бэ гэдэг тэр байдал ёсыг нь үзүүлэх гэсэн ийм дөрвөн хэсгээр үзүүлж байгаамаа гэж. Дөрвөн хэсгээс бол мэдэх хэрэгтэй гэж. Дэдэг рембашин дэнцүл ёдэ. За эдгээрийг бол яг дис дараагаар саяны сүүлийн дөрвийг шижашин ойсунгаа нэгдэх гомбо дэнгийн ганс хоёр дахь гэдэг. Энийг бол дис дараагаар нь үзүүлье гэж. Дэнцүл ёдэ равжур тамжидны чидан нангийн чойном жинидва шэсүгжис дамбуудан гэж. За энэ бол бурхан багшийн айлцсан юм судрын үгнүүд. За энэ үгнүүд нь бол саяны дээр гарч байгаа хэсгүүдийг үзүүлж байгаа тэр одоо иш татж байгаа судрын үгнүүд нь баггүй юу? Иш татж байгаа лүн. Гэхдээ энэ нь бол хүн одоо эхлэл хэсгүүдийн л ингээд дурдаад явсан байгаа. Энэ одоо ингээд энэ 1 4 5 хүн үгээр тэрийг үзүүлж байгаа гэсэн үг шүү. Эндээс эхлээд саяны утгууд гарнаа гэсэн санаагаар үзүүлж байгаа шүү. За 10 тамжидны чидан нангийн чойном жинэдва химээх тэргүүтнэр бол нэгдүгээрхийг үзүүлсэн гэж. Энэ шишижийн шижаншин ойсунгаа гэдэг. Шижаншин юу юм бэ гэхээр равжур тамжидны чидан нангийн чойном жинэдва гэд гарч байгаа юмжийн доонд бол ингэж гарч байгаа эндээс эхлээд бол нэгдүгээрхийг үзүүлж байгаамаа. За хоёрдугаарх нь бол нянтойдон ран санжаа намжис химээхээр бол хоёрдугаархыг буюу одоо энэ гомбово дэнгийн гансаг нь бол нянтойдон ран санжаа гэдэг нь нянтой аранжил хоёрыг хэлж байгаа. Ран жалва ран санжаа гэдэг нэг утгатай үг шүү дээ тийм ээ. Аранжил буюу брадика будда гэдэг тийм брадика будда гэдэг нь одоо нөгөө бурхан багшиг будда гэдэг тэр будда шүү дээ тийм. Санскритээр бол будда гэдэг тийм хаатай шүү дээ будда. Тэгээд брадика будда буюу нянтой аранжил нөгөө химээх тэргүүтнэр бол хоёрдугаарх одоо энэ
бүлэг утгыг бол үзүүлж байгаамаа. За шишижийн шээжийн лам тамжижи жан менла намба тамжидду ян маимбис хэмээхээр бол 3 дугаархыг үзүүлж байгаа. За дэ жадар шивийн цүл гэдэг нь бол юмжийн одоо юм сударт бол хэмээх тэргүүтнэр бол энэ шээжийн лам тамжижи жан менла намба тамжидду ян менби хэмээхээр бол 3 дугаархыг бол үзүүлж байгаамаа гэж. За дийчэр нянтойд ран санжаа намжины тамжичива нийт жээжао хэмээхээр бол 4-р одоо тэр бүлэг утгыг бол үзүүлсэн юм аа гэж донцсон. Ниван донцсон шин гона шээ гойдэ гомбобо дэнги гансаг. За 2-дугаархыг ч гэсэн гэдэг нь 2-дугаарх гэдэг нь нөгөө сая 1-дүгээрхийг яриад дууссан. Одоо 2-дугаарх нь энэ шүү дээ. Энэ энэ шүү дээ. Сая бол энэ шишигээр нянтой аранжлын ондог дүйвийн шижижийн лунгууд. Одоо энэ ламшигаар жансамжийн ондог дүйва. Энэ 2-дугаарх нь. 3 дахь гэхээр зэрэг намчин гар бол бурхны одоо зам мөрөг багтаж байгаамаа гэдгийг те. Нөгөө шишээ ламшийн намчин сүмд маань бол ингээд нянтой аранжил тэгээд хоёрт нь ламшид бол бодисатын одоо жанчусимбагийн лам багтаж байгаа. Намчинд бол бурхны зам мөр бүгд багтаж байгаа гэдгийг ингээд баталж үзүүлж байгаа шүү дээ. Тэгээд сая бол шишигийн ярангийн ондог дүйва гэдгийг бол ингээд үзүүлсэн. За энэ 2-дугаарх буюу ламшигаар жансамжийн ондог тамжид дүйва гэдэг нь бол 2-дугаархыг ч гэсэн 4 одоо бүлэг донцсон шин гоно үүднээс бол мэдэх хэрэгтэй. Гомбово дэнги гансаг тийм ээ бясалгагч одоо тэр бодгаал нь лам шишижийн шижаан лам ойсунгаа гэж. Ламшижийн шижаан лам ойсунгаа шүү. Ламшижийн шижаан лам ойсунгаа. За тэр ламшигийн мэдгтүүн болсон тэр зам мөрийг бол таних гэж. За дэ жидар шивийн цүл дэна жансамжийн ондог ламшис зүрцэл. За бодисодвогийн зам мөр бол ламши болох ёсыг бол үзүүлэх гэсэн ийм 4 бүлэг хэсгээр бол үзүүлнэ гэж. Дэдэг рембашин дэнцүүл ёдтэй. За яг ингээд дистрагаар нь үзүүлъя гэж. Равжур жанчул семба намжи шева дамбадон гэж. За энэ хэсгээр бол 1-р хийг. Нянтойжин лам гаянбадан ран санжээжин лам гаянба шэсүжис невадан. За нянтойжин лам гаянба. Тэгэхээр энэ ламшижийн шижаан лам ойсунгаа гэж байгаа. Тэгээд бодисодвогийн зам мөрд одоо яхаараа нянтойжин лам ран санжээж лам ингээ ороод ирд юм бэ гэхээр бодисодво гэдэг чинь бол хамаг амьтны тусыг бүтээх ийм бодолтой бодгаал шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ нянтойнуудад туслахын тулд нянтойгийн лам ран санжээж туслахын аранжилуудад туслахын тулд ран санжээж лам тийм ээ. Энэ бүгдийг бол мэдэх хэрэгтэй байдаг. За тийм учраас ингэж гарч яхах нь шүү дээ тийм ээ. Нянтойжин лам гаянба дан ран санжээж лам гаянба хэмээх тэргүүтнэр бол 2-дугаархыг үзүүлж байгаамаа гэж. 2-дугаархыг үзүүлж байгаа. Ламшижийн шижаан лам ойсунгаа гэж. Ламши тэр бодисодвогийн зам мөрчин бол тэр зам мөрийн мэдгтүүн нь юу юм бэ гэхээр нянтойжин лам гаянба ран санжээж лам гаянба гэж шүү дээ тийм ээ. Дооло памбар жиднам ламши гэж байна. Дооло памбар жиднам амьтанд туслахын тулд ламши гэж. Дооло памбар жиднам. Дооло памба гэдэг тэр амьтан гэдэг нь хин юм гэхээр дүлжаа рэгжин сүм гуруула тийм нянтой аранжил тэгээд одоо тэгчин ламжин одоо бодисодванар бүгдэнд нь туслахын тулд тийм ээ. Тэдгээр зам мөрийг бол мэдэх хэрэгтэй байдаг. За тэр утгаар бол нянтойжин лам ран санжээжин лам гаянба хэмээх тэргүүтнэр тэр 2-дугаархыг үзүүлж байгаамаа гэж. Энэ ламшижийн шижаан лам ойсунгаа гэдэг. За энэ юмжин доонд бол байгаа үгнүүд шүү дээ тийм ээ. За сумбала шэрв чадвар жандан дамбин гоно шэвэр жицүүлдэн 5 чадвар жандан дамбин гоно шэвэр жицүүл гэсэн 2 хэсгээс үзүүлж байгаамаа гэж. За сумба нь бол юу вэ? Дэ жадар шивийн цүл шүү дээ тийм ээ. Дэ жадар шивийн цүл. За тэр шижаан лам ойсунгаа тэр мэдгтүүн зам мөрийг нь таних тийм ээ. Одоо тодорхойлох гэсэн маягтай үг. Тэгээд тодорхойлсны дараа ийм юмыг мэдэх ёстой байна гэснийхэн дараа түүнийг ямар мэд мэдхийн ёс гэж.
За тэр ёсон дотор нь бол хоёр хэсгээс. Нэгдүгээрт нь бол шээрв чадвар жандан дамбигоно гэдэг нь онцгой ялгамжаатай тийм ээ бэлгүүн луга төгс үүднээс бол мэдэх ёс. Мөн арга одоо ялгамжаатай тийм ээ тийм арга луга төгсийн үүднээс одоо мэдэх ёс гэсэн ийм хоёр байдлаар бол мэддэг юм аа. Тэр лам шиг тий шижаан лам ойсон ва гэсэн шүү дээ. Тэр ойсонгийн лам тэр таньсан тодорхойлсон тэр зам мөрийг бол шээрв чадвар жандан дамба гэж. Онцгой нэгэн бэлгүүн луга төгс учраас тэр үүднээсээ мэдэх гэж. За тэр нь бол ялангуяа энэ донёд онсон дуу шээрв тийм ээ. Хоосон чанарыг илт одоо болгоосон ийм бэлгүүн онцгой нэгэн ийм бэлгүүн байгаа учраас түүнийхээ үүднээс мэдэх гэж. Тав чадваржин гэдэг нь аргын тал болсон бодийн сэтгэл хамаг амьтны тусын тулд гэсэн их нэгүүлсэнгүй ийм одоо онцлогтой ялгамжаатай ийм ялгамжаалууга төгс байдал ийм үүднээс бол мэдэх гэсэн ийм хоёр үүднээс мэддэг юм аа гэж. Ядуу алай лам тамжид жидур жаашин лам тамжид шивэр жавуу шэсүгжис дамбуу гэж. За тэр нэгдүгээрхийн шэрв чадвар жандан дэмбин гон шивэр жицүүл гэдгийг нь бол юм жин донд юу гэж үздэг гэхээр лам тамжид жидур жаашин гэж. Мөр бүгдийг төрүүлэх гэж. Төрүүлж үлдэх бөгөөд мөр бүгдийг мэдж үлдэх болоо хэмээх тэргүүтнэр бол нэгдүгээрх онцлогийг нь бол үзүүлсэн юм аа гэж. Нэгдүгээрх мөр бүгд гэж бол лам тамжид гэдэг нь нёнтойгийн лам, ранжилжийн лам, тэгчин, жанчуусэмбийн лам, тамжид жидур жаашин, лам тамжид шивэр жавуу хийсэн ингээд нэгдүгээрх энэ шээрв чадвар жандан дамбин гона шивэр жицүүл. За одоо молом ёнсууд зовгор мажаа бадан шэсүгжис нявадын гэж. За молом ёнсууд зовгор мажаа бадан гэж. Тийм ээ. Ерөөл молом гэдэг нь ерөөл. За тэгээ энэ бодисатын сэтгэл ерөөх сэтгэл, орох сэтгэл гээд хоёр янзын сэтгэл байгаа. Тэгээ гих тэргүй. За тэгээ тав чадваржин буюу энэ бодийн сэтгэлийн одоо бодийн сэтгэл байгаа эннийхээ үүднээс зам мөр бүгдийг мэдэх гэдгийг бол энэ молом ён сүзуугаар мажаа бадан шэсүгжис хоёрдугаархыг үзүүлж байгаамаа гэж. За тиймийн тул дийчэр жанчуу сэмба намжины ламжи намба шевани жэжао хэмээхээр бол дөрөвдүгээрхийг үзүүлж байгаамаа. За дөрөвдүгээрх нь бол жансамжийн ондог ламшисүү жүрцэл гэдгийг бол энэ үгээр бол баталж үзүүлж байгаамаа гэж тэ. Шижижийн лүн нь бол энэ байна шүү дээ тэ. Бодисатвагийн зам мөр бол ламши болох ёс, ламшисүү жүрцэл гэдэг нь бол дийчэр жанчуусан. Тийм учраас жанчуусан ба нугуудын ламжи намба шеванит жэжао хэмээхээр бол дөрөвдүгээрх одоо тэр бүлэг утгыг бол үзүүлж байгаамаа гэж. За ингээд гав дээр та жадвалаа гэж тийм ээ. Гав. За энэ үед одоо 5 шинжилгээгээ хийх 5 зүйл байна гэж. За тэгэхээр бол 3 дугаарх нь бол гарсангүй шүү дээ тийм ээ. Ингээд завсралчлаа шүү дээ. Энэ одоо нөгөө нэг ламшижис жансамжийн ондог дүйн шижижийн лүн годоо гэдэг дээрээс донцон ши үүднээс мэд хэрэгтэй гээд эндээсээ улбаалаад одоо яриа маань ингээд салбарлаад гав дээр тааж адвалаа гэж. Одоо нөгөө намчинжис санжээжийн ондог дүйн шижижийн лүнг бол гараагүй байгаа шүү. За юу. Гараагүй байгаа шүү. Гарсангүй шүү. Гарсангүй шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ үед бол одоо ингээд одоо энэ бодисатвагийн одоо зам мөр батлах тийм ээ. Ламши дотор бодисатын одоо ондог буюу лам бол багтж байгаамаа гэдгийг батлах бурхны одоо айлцсан юмжийн дооны одоо ингээд иш татаж лүнгүүдийг үзүүлээд энэ ярианаасаа улбаалаад энэ үед эцлэн шинжилэхэд
тав байна гэж. За ингээ бодисодын зам мөр дотор шинжилгээ хийж эхлэх гэж байна шүү дээ одоо. Тийм ээ. За нэгдүгээрт нь шижижийн лам ой сунгаа гэж. Тэр нөгөө нэг юу гэлээ? Шижаан лам ой сунгаа гэсэн шүү дээ. Тэ шижаан лам ой сунгаа. Тэр мэдээд тэгээ сэтгэлдээ төрүүлэх ёстой тэр зам мөрийг нь одоо тодорхойлох. Нэгдүгээрт 5-ын 1. За эднэр бол одоо маш чухал, энэ дээр одоо маш олон зүйлийг ярьдаг. Ийм 5 сэдв шүү. Тийм учраас энэ 5 дээр маш их онцгой анхаарч одоо парчин одоо судлын их хөлгөний одоо номыг утгыг мэдээ гэвэл бас энэ 5 дээр бас анхаарлаа нэлээд сайн хандуулаарай гэж хэлмээр. За шижижийн лам ой сунгаа. Тийм ээ. Их хөлгөн гэдэг бол бод сэтгэл төрсөн тэр цагаас эхлээд их хөлгөний зам мөрд ордог. Тэр цагаас эхлээд бодисодваа гэгддэг, бодисодваа болдог. Тийм учраас энэ бодисодын зам мөр энэ лам гэдэг байгаа чинь бол ондог, чимба, сэтгэл төрдөг ийм эрдэмүүд ч дээ. Нэгсэндээ эрдэмүүд. Лам гэхээр зам мөр гэхээр нэг замаар явах юм шиг, нэг газар очих юм шиг тийм утга бол биш шүү, тийм ээ. Сэтгэлд л одоо төрөх ийм эрдэмүүдийг хэлж байгаа. Тэгэхээр тэр төрөх ёстой тэр шижижийн лам юу юм бэ? Ямар юм бэ? Ой сунгаа гэж тэнийг одоо таних, тодорхойлох. За нэгдүгээрт. Хоёрдугаарт жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа гэж. Жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа. За жирдэн гэдэг нь бол ерөнхий гэсэн үг. Тэ ерөнхий юмыг ерөнхийд нь үзүүлэх гэж байдаг шүү дээ. Ерөнхийд. Мэгсэл гэдэг нь бол онцгойлж, тусгайлж ерөнхий биш те. Яг онцлог, онцгой, тусгай энэ зүйлийг үзүүлэхийг бол мэгсэл гэж хэлдэг. Мэгсэл гэдэг те. За special гэдэг шүү дээ. Special. Англи хэлээр бол special гэдэг те. Жирдан гэдэг нь бол generally, general. Мэгсэл гэдэг нь бол одоо special. За тэгэхээр бол ерөнхий болоод онцгой утгыг одоо танин байх. Тийм ээ, тодорхойлох. Юу юм бэ гэдгийг мэдүүлэх, мэдэх. Ийм нэг утга. Хоёрдугаар сэдв нь бол жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа. Гуравдугаарт нярангийн бандугжийн эрэг ганаа зогж атваа гэж. За энэ бас маш чухал сэдв. Нянтой ранжлын банжа догжа тэ бангрэг догрэг гэж. Буюу одоо бодисодваа маань ялангуяа ондог жингийн жид үжээвээ дүлжээ бол дамбуу нийтнэ тэгчин ламаар орох ёстой гансаг байгаа тийм ээ. Дамбуу нийтнэ тэгчин ламаар. Анханасаа бол нянтой оранжлын зам мөрөөр орохгүй, анханасаа их хөлгөний замаар орох ёстой. Тэгэхээр их хөлгөний зам мөрөөр явхаар аль хавцаа нь ирэхээр нянтойгийн одоо нянтой ламаар орсон одоо тэр бодгаалын одоо зэрэгт хүрэх юм бэ гэсэн санаа. Тэр зэрэг дотор нь хоёр байгаа шүү дээ. Нэгдүгээр муу сэтгэлээ одоо их хөлгөний замаар явсаар гоод аль хэсэгт очиход нянтойгийн одоо хэмжээнд одоо хүртлэх муу сэтгэлүүдээ ингээд төвчж чадах юм бэ. Банжан риг гэдэг нь, бангрэг гэдэг нь төвчих одоо тэр зүйл нь. Догрэг гэдэг нь бандугжийн риг гэж байгаас энэ бангрэг, догрэг гэсэн хоёр юм үг баггүй юу? Хоёрдугаарт бол догвын риг буюу сэтгэл төрүүлж байгаа тэр эрдэм мэдлэг. Тэр нь хаана хүрэхэд их хөлгөний замаар нөгөө нэг анханасаа баг хөлгөний замаар ороогүй шууд их хөлгөний замаар орсон ондог жингийн шам маань бодисодваа маань аль хавцаа очиход түүний эрдэм мэдлэгтэй чацаж очих юм бэ гэсэн санаа тий. Тэгэхээр бол нянтой аранжил, нянтойгийн хааны, аранжлын хааны тий нэг талаасаа төвчих, муу сэтгэлээ төвчих, нөгөө талаас одоо тэр одоо сайн сайхан эрдэм онлог сэтгэлд нь аль хавцаа очиж төрөх юм бэ тий. За тэр юу гэж вэ? Нярангийн бандугжирыг гана зогж чадваа гэж. Хаана одоо тэр нь төгс бүрэн гүйцэд болохыг шинжлэх гэж. Шинжлэх гэж. За энэ бол 3 дугаарх сэдв. За 4 дугаарх нь бол зогмын жансам жавын цад гэж. Зогва гэдэг нь төгсөх, мемба гэдэг нь боловсрох.
Жамба гэдэг нь одоо юу гэх юм? Одоо сайн сайхан болох гэх юм. За ийм 3 зүйлээр үзүүлэх гээд байгаа. Зогва, мемба, жамба гэдэг. Тэрийг нь бол одоо ингээд бид нар ингээд доор ярина. Зогва гэж юу юм? Мемба гэж юу юм? Жамба гэдэг нь юу юм? Тэ? За энэ гурвын үйлдэх хэмжээ. За тэгээ юуг төгс болгох гээд байгаа тийм ээ? Юуг одоо бүрэн гүйцэд болох гээд байгаа. Юуг боловсруулах гээд байгаа. Тэр боловсрох юмных нь хэмжээ нь альнаас аль хүртэл болохоор боллоо гэж үзэх гэдэг ийм юмнуудыг үзүүлэх юм. За зугман жансам жавийн цад. Зугман жансам жавийн цад. Дэрдийн яндаг та ой сүнэ дэн ондож үзэл. За дэрдийн яндаг та гэж байгаа. Дэрдийн яндаг та. За энэ нэг юм маш том сэдв бий. Дэрдийн яндаг та одоо ой сүнэ дэн ондож үзэл буюу тэрийг одоо сэтгэлдээ төрүүлэх ёс гэсэн маягтай. За ийм 5 одоо зүйлээр бол одоо энэ бодисатын зам мөрийг бол одоо энэ үед бол ингээд шинжилъя. Гав тэр тааж адвалаа гэж тийм ээ. Ийм 5 зүйлээр бол шинжилнэ гэж. За энэ 5 дээр бол анхаарал хандуулаарай. Их хөлөгний зам мөр, их хөлөгний бодисатын зам гэдэг ямар байх юм бэ гэдэг ерөнхий багцаа бол өгнө. За тэгээд энэ нь бол дотроо бас ингээд шижижийн лам ой сунгаа гэхэд дотроо бас дид сэтгүүдтэй. Жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа гэхэд дотроо дид сэтгүүд. Нярангийн бандугжирийг ганаа зогж одгаа гэдэг чинь бас том сэдв те. Нянтойгийн бангрыг дугрыг, аранжлын бангрыг дугрыг хаана одоо гүйцэж байгаа аль хүртэл юм гэдгийг одоо шинжилгэн. За тэгээд зогмон жансум гэдэг нь бол 3 зүйлийг ярих нь байна. Дотроо дид сэтгүүдтэй. Дэрдийн яндагтан ой сунгаа гэдэг нь дотроо бас дид сэтгүүдтэй. Ингээд ийм 5 зүйлийг бол ярих нэ. Дамбууны гэж. За нэгдүгээрт нь гэж. За тэгэхээр бол та нар одоо цаасаар ном байгаа бол тэн дээрээ тэмдэглэдэг ч юм уу эсвэл дэвтэр дээр ч юм уу ингээд тэмдэглэл хөтлөөд ингээд явал ер нь зүгээр байдаг шүү тийм ээ. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт гэдэг. Одоо тэгэхээр шижижийн лам ой сунгаа гэдэг нэгдүгээр сэдв нь бол эхэлж байна те. Шижижийн лам ой сунгаа гэдэгт бол мэрдэг суг жүдэг догвын ишээ сог ешээ шүү. Ешээ ичээ биш. Ешээ сог сүмбүүдээ дэрдэн шижижийн ламдуу жогжин гэж. Жогжин няра ранжужис дүйвийн ламдан жанчуу сэмба ранжужис дүйвийн лам нам дэрдэн шижижийн ламдуу мижадэ гэж. Мижадэ дэрдэн шижа нярангийн ламдэ жанчуу сэмбис ранжутла жижин шэвэр жид гойшин. За энэ юу гэсэн үг гэхээр мэрдэг суг жүдэг догвын ишээ гэж юм тийм ээ. Мэрдэг суг жүдэг догвын буюу дэншийн мэрдэг суг жүдэг хутагтын 4 үнэн гэж. 4 үнэн маань юу вэ? Дотроо 4 одоо ийм хэсэгтэй байгаа тийм. Дунгал дамба, дүгдэн, гүнжин, гогдон, ламдин гэд 4 үнэн. Дүгдэн дотроо мэрдэг, дунгал, дон дагмид тийм. Гүнжин дотроо 4, гогдон дотроо 4, ламдан ингээд дотроо 4. Тэгээд 4 16 ингээд мэрдэгва тэргүүтээ мөнх ус тэргүүтээ 16-аг онж таньж мэдсэн ийм бэлгүүн тэргүүтээ сүмбүү гэж. Мэрдэг сужууд догвын ишээ суг сүмбүү гэж 3 гэж тийм. За энэ 3 гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ийм 3 ешээ баг. Ешээ бэлгүүн тийм ээ. Ишээ бэлгүүн. За энэ 3 гэдгийн нэгдүгээрх нь бол за тэмдэглэж авал зүгээр л байт юм да. Нэгдүгээрт нь бол мэрдэг суг жүдэг догвын нянтойжийн ишээ. Мэрдэг суг жүдэг догвын мэрдэгва тэргүүтнийг 16-аг онж таньж мэдсэн бэлгүүн тэргүүтээ 3 гэж байгаа үст те. Тэгэхээр нэгдүгээрх нь бол мэрдэг суг жүдэг буюу энэ пагвин дембашийн те дэншийн мэрдэг суг жүдэг догвын нянтойжийн ишээ. Нянтойжийн ишээ нэгдүгээрх нь. Хоёрдугаарт нь энэ 3-ын хоёрдугаарх нь бол юу гэхээр сүнзэн нядун догвын Сунватан зимба нөгөө Сэмзэмбийн дангийн дээр одоо бид нар яасан те Сунватан зимба нэг ядун те сүнзэн зайшин сүнзэн нядун догвын ранжилжин ишээ. Сүнзэн нядун догвын ранжилын ишээ. 3 дугаарт нь бол
чой тамжид дагмидва дугуйн тэгчингийн ишээ. Ийм гурван ишээ болвол Эрдэнэ одоо үзүүлж байгаа энэ үед яригдж байгаа шижижийн лам гэдэг чинь юм шүү гэж байгаа. Шижижийн лам юм шүү гэж байгаа. Шижиж. За тэгэхээр ахаад нэг хэлье. Мердокс жүдүү дугуй ишээ суг сүмбүү бол Эрдэнэ шижижийн лам юм аа гэсэн. За тийм ээ. Тэр мөнх ус тэргүүтээ 16 гонсон бэлгүүн тэргүүтээ 3 болвол одоо үзүүлж байгаа энэ шижижийн лам гэдэг чинь юм шүү. Бодисатвагийн шижижийн лам гэдэг чинь энийг хэлж байгаа маа гэж. За тэр 3 бэлгүүн нь бол Мердокс жүдүү дугуй Нянтожийн ишээ, Сүнзэн Нядон дугуй Аранжилжийн ишээ, Чой тамжид Дагмидуу дугуй тэгчингийн ишээ. Тэгчингийн ишээ. За тэгэхээр та нар хэрвээ Даньяга жоохон багцаа авсан болвол Сүнзэн Нядон дугуй Ранжилжийн ишээ гэж хэлж байгаагаар эндээс юу мэдж болох вэ гэхээр энэ бол Умар Ранжилдын ёсонд ярьж байгаа гэдэг мэдэх болцоотой юм шүү дээ, тийм ээ. Умар Ранжилдын ёсонд Сүнзэн Нядон дугуй Ранжилжийн ишээ гэж ярихаас бусдад нь ярихгүй тийм. Сүнзэн Нядон дугуй Ранжилын одоо буюу Брадика Будда гэж байгаа шүү дээ. Ранжилын ишээ гэдэг. Тэгэхээр энэ одоо ярьж байгаа энэ дүмтааны хувьд бол одоо ярьж байгаа бол Умар Ранжилдын ёсонд ярьж байгаа нь бол эндээс илүү тодорхой харагдаж байгаа шүү. За Мердокс жүдүү дугуй ишээ суг сүмбүүдээ бол одоо энэ ярьж байгаа Дамбууны гэж ярьсан Дамбууны үйлээ энэ шижижийн лам ойсон ба гэсэн тэр Эрдэнэ шижижийн ламдуу жоо ийм жогжинс няран за хэдийгээр тэгж тавьж байгаа боловч тийм Мердокс жүдүү дугуй ишээ суг сүмбүүд Эрдэнэ шижижийн лам боловч яг нь няра ранжижис дүүийн ламдан жанжуу симба ранжижис дүүийн лам нам Эрдэнэ шижижийн ламдуу мижаа гэж. Энэ юу гэхээр Нянтой ранжил өөрийнхөө сэтгэл төрүүлсэн байгаа тэр зам тийм ээ одоо Мердогва онсомдуу доголцсон, Дуунгалва онсомдуу доголсон, тийм ээ. Донва доголсон, Дагмидва доголсон. Энэ тэр Нянтой ранжлын сэтгэлд байгаа одоо тэрийг бол хэлж байгаа юм шиг гэсэн санаа. Нянтой няран ранжужис дүүийн ламдан жанжуу симба ранжужис дүүийн лам ранжужис дүүа гэдэг нь тэ за энэ дүүийн төцөл дээр бас зөндөө зобоо байгаа тэ няран ранжужис дүүийн лам шивийн төцөл шог дүүийн дон шог дүүийн цэ шог им би зүйлдүү дүүа юм уу ранжудла живийн гоноо дүүа гэж байгаа юм уу тэ тэдэр говийн сүлжис дүүа гэж байгаа юм. За төцөл дээр олон юм ярьж байгаа. За тэгэхээр няран ранжужис дүүийн лам жанжуу симба ранжужис дүүийн лам нам Эрдэнэ шижижийн ламдуу мижаа дээ. Тэгээд энэ зобоо авахгүй болохоор ийм дутагдaltaй. Зобоо авахгүй болохоор зүгээр л ингээд халуун будаа та нарт өгөх хэрэгтэй болоод байгаа юм. Энэ ингэсэн үг шүү. Энэ дүүийн лам гэдэг чинь юу гэсэн үг дүүа гэдэг чинь юу гэсэн үг гэхээр зүгээр л ингээд халуун будаа халбагдчих хэрэгтэй болоод байгаа юм тийм ээ. За няра ранжужи дүүийн лам жанжуу симба ранжужийн дүүийн лам гэхдээ сайн унших юм бол хариулт нь энэ дотроо байгаа шүү. Ранжужийн дүүийн лам Эрдэнэ шижижийн лам бол биш юм аа гэж. Эрдэнэ шижижийн лам бол биш юм аа. Мижаад яг тэгвэл Эрдэнэ шижаа нярангийн лам. Одоо үзүүлж байгаа тэр мэдгэдэггүй тэр зам мөрчм бол Нянтой аранжилын лам. Түүнийг жанжуу симбис аранжуудла жижин гэж. Түүнийг нь бол бодисатва бэр өөрийнхөө сэтгэлдээ төрүүлээд мэдэх. Тэ төрүүлэх сэтгэлдээ бүр төрүүлэх. Өөрөө тэр ажлыг хийн гэсэн үг шүү дээ. Өөрөө тэр ажлыг хийн. Мердогва одоо бясалгах тэргүүтнэр Мердокс жүдэг ингээд доггүй ишээг өөртөө төрүүлэх ёстой. Тэрийг бол яг нь жанжуу симба бэр ранжуудлаа жиж. Тэгэхээр одоо үзүүлж байгаа Эрдэнэ шижаан лам бол нярангийн лам юм а гэж хэлж шүү. Нянтой аранжлын лам юм а. Тэгвэл түрүү нь бол Мердокс жүдүү доггүй ишээ суг сүм гэсэн шүү. Ишээ суг сүм дээр 3 дугаарх нь бол Чой тамжид Дагмидуу доггүй тэгчингийн ишээ гэж байгаа шүү. Тэгчингийн ишээ. Энд тун их та нар анхаарал хандуулаа. Тэгчингийн ишээ гэсэн байна. Тэгсэн мөртлөө энд Эрдэнэ шижаа бол нярангийн лам гэсэн шүү. Нярангийн лам гэсэн тийм. Тэгсэн мөртлөө энд юу гэлээ? Няран ранжужи дүүийн лам
жанчуусэнба ранжужис дүйвийн лам нам дэрдэн шижижи ламдуу мижаа гэсэн шүү дээ. Жанчуусэнба ранжужи дүйвийн лам дэрдэн шижаа биш гэсэн шүү дээ, мижаа гэсэн. Тэгсэн мөртлөө одоо үзүүлж байгаа зам бол нярангийн лам. Түүнийг жанчуусэнба бэр ранжуудла жива гэсэн шүү дээ. ранжуудла жижин шивэр жид гой гэсэн байгаа үстэй. жанчуусэнба ранжуудла жижин шивэр жидва чинь жанчуусэнба ранжужис дүйвийн лам гэсэн үг биш юм уу? Тэгэхээр энэ жанчуусэнба ранжужи дүйвийн лам гэдэг чинь яахыг хэлээд байна. Дэрдэн шижээ нярангийн ламд жанчуусэнба ранжуудла жижин шева бол энэ дээдх дээр тооцохдохгүй болох гэдэг шүү дээ. ранжуудла жева биш, шивэр жидва. Энийг бол жанчуусэнба ранжужин дүйвийн лам дэрдэн шижижээ ламд мижаа гэсэн байна шүү дээ. Тэгсэн мөртлөө дорн дэрдэн шижээ нярангийн ламд жанчуусэнби ранжуудла жижин шивэр жид гоё шин тийм ээ өөрийнхөө сэтгэл үндэсэндээ төрүүлээд тэгээд мэдэх хэрэгтэй бөгөөд намшиггийн дэн няранла намбарж угурсан гэж ярьж байгаа энэ зүйлийн маань эзэн нь гэх юм уу та тий намшиггийн дэн энэ хэсгийн одоо тэр дэнгийн гансаг шүтэн бодгаал нь бол нянтой ранжил няранла тий нянтой ранжилла намбарж угаа гэдэг нь тийм агуулах хэрэгтэй юм аа гэж. Тэгээ өмнө нэг би нэг таарахын жишээ нэг хэлжсэн шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь нөгөө аав ээжийнхаа ч юм уу ах ээжийнхаа ч юм уу одоо юмыг идэл чирэглэх одоо байдаг шүү дээ тийм. Аавынхаа машиныг ч ундаг юм уу ахынхаа хувцсыг ч өмсдөг юм уу. Тэгээ өмсөд явж иж болдог. Тийм өөрт нь таарцсан зөгцсөн ч байдаг юм уу. Гэхдээ энэ хэнийхэн бэ гэхээр миний ахих гэдэг шиг. Жанчуусэнба бол сэтгэлдээ төрүүлж байгаа. Түүнийг төрүүлж ингэж таньж мэдж байгаа. Тэгтээ бол энэ бол намшиг идэ бол няранла намбарж байгаа юм а гэдэг нь энэ бол нянтор анжил одоо юу гэх юм намбарж байгаа тийм ээ намбарж байгаа юм а гэж хэлж байгаа байхгүй. Нянтор анжилын юм а л гэж хэлж байгаа. За яг уу. Цааш нь явах уу? Ихтэх үү? Гайгүй юу? За энэ одоо 2 дугаар нийвийн дон ядтай гэж. Нийвийн дон ядтай гэдэг нь одоо энэ 2 дугаарх нөгөө нэг үндсэн сэдвээ маань 2 дугаархыг хэлж байгаа шүү. Энэ нөгөө юу лээ? Гав дээр тааж адвалаа 5 гэсэн. Тэр шижижийн лам гой сунга гэдэг нь бол саяны хүрээд ингээд болж байгаа. Тэгэхээр шижижийн лам гэдэг маань бол юу? Мэрдагсуужуудад огоо ишээг хэлж байгаа юм байна. Гол нь бол яах нь дэрдэн шижижийн лам бол нярангийн лам юм байна. Түүнийг бол бодсодоо яах юм бэ гэхээр ранжуудла жижин шэвэр жид гойва гэсэн тийм ранжуудла жижин шэвэр жид гойва. Жид шэва жидва ранжуудла жидва тийм ээ ранжуудла жидва жижин шэва. Энэ нярангийн ламыг бол хэлж байгаа юм байна шүү дээ. За одоо энэ бол ингээд энэ сэдв бол энэ хүрээд дүүрсэн. Одоо жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа гэж. Жирдэн мэгсэлжийн дон ой сунгаа. Энэ 2 дугаарх нийвийн дон 2 дугаарын утга бол юу юм бэ гэхээр равжур шеванэ жаваин жала шивэ варжи жирдан зогмон жансан мажавар яндаг та ондо мижа ше мигжи салвичэр гэж. За хөгжилтэй чих хөгжилт. Равжур хэмээхээс жаваин жала гэж тий. Жаваин жала хэмээхийг хүртэл бол ерөнхийг үзүүлээд одоо тий ингээд ерөнхийлөөд тийм ээ ингээд ерөнхийд нь ингээд үзүүлээд гэх шиг ерөнхийлөөд тэгээд зогмон жансан одоо үл үлд хүртэл тийм ээ яндаг та ондоо мижаа гэж.
зогмон жансаг болоо одоо тий үл болох хүртэл яндаг тааг ондоо мэжаа гэдгээр бол мигжээ салвээчэр гэж чинь тий мигжээ салвээчэр онцгойг нь үзүүлсэн юм а гэж. Сумбала шанлаг гавадаар анлуу шавааныг. За ингээ 3 дугаарх нь одоо ярина гэж чинь. Тэр 3 дахь нь ингээ жирдэн мэгсэлжийн дон ой сунга гэдэг нь энэ хүртэл. Тэгээд нярангийн бандгжирийг гана зог жадва гэдэг нь ингээ шанлаг гавадаар анлуу шавга гэдэг ингээ явах гээд байгаа байхгүй. За өнөөдөр гэхдээ энэ хүрээд ингээ завсарлаа. Энэ жидэнтэйгээ бид нар энэ утгын харалдаах нь таждыг нь бас уншаад явнаа. Тийм. Таждыг нь уншаад явнаа. Тэгээд бас энэ одоо Нэвэн дон тэгээд энэ нэгдүгээр хийг ч гэсэн таж дээр юу гэж байгааг нь бол дараагийн хичээл дээр үргэлжлүүлж уншаа. Тэгээд энэ хоёрдугаархын зогмон жансан үгүй жирдэн мэгсэлжийн дон ой сунга энтрийг бол тэгээд зогмон жансан маж яндаг та онд гэж байгаа энэ тэгээд сумба шанлуг гаваад анлуу шаваа ингээ хажигийн тоцлууд нөгөө ягдаг ба нарэ гэд төвдийн одоо эртний одоо мэрэгдүүд барчингийн одоо мэрэгдүүд шүү дээ. Ягдаг ба хайва рондог ба энэ гэдэг. За энэ улсуудын юуг ингээд ярнаа. За өнөөдөр энэ хүрээ завсарлаа. Бүгдд нь баярлалаа.